Show me love, don't need no money, don't need nobody, just need your body. Show me love so sweet like honey, don't need no talking, just need your body. You're loving on me, makes me Калифорни мужийн хамгийн гоё үзэсгэлэнтэй гоё газар руу явах гэж байна. Тэгээд Сан Францискогоос нэг 4 цаг орчим явд юм байна. Тэгээд замдаа явж гин. can't tell the truth. I got so high, oh I can't leave. I got your body all over my mind. I got so high, I'm off my feet. We up in the clouds with the sun in our eyes. Хотоос нар буугаад гадаа прайм гоёлч. Бүр ямар ч чимээ энергүү. Праймер гоё тайван. За сайн байцгаана уу. За энэ удаагийн аяллаараа маш гоё байгалийн үзэсгэлэнтэй газруудаар бүгдээрээ аялъя. Тэгээд Калифорни мужид байдаг Yosemite гээд маш гоё байгалийн үзэсгэлэнтэй ийм гоё газар байна. Тэгээд энэ ч нэг 2 хоногийн аялын төлөвлөгөөтэй ирсэн байгаа. Тэгээд маш гоё байгалийн үзэсгэлэнтэй. Тэгээд дээрэс нь одоо миний энэ ард харагдж байгаа энэ том том уулнууд руу бүгдээрээ гоё гарна. Тэгээд дээрэс нь маш том хүрхрээнүүд бас байгаа. Тэгээд ямар ч байсан 2 өдөрт бол Yosemite бүхэлд нь бол үзэж бол амжихгүй. Тэгээд яг үзье гэсэн яг ингээд топ хийсэн хідэн газруудаар нь ямар ч байсан очиод үзье гэж явж байна. Тэгээд ямар ч байсан одоогийн байдлаар бас айгүй гоё нэ байгалийн үзэсгэлэн бүр гоё бишрээл явж байна да. За одоо бүгдээрээ Америкийн хамгийн алдартай үзэсгэлэнтэй байгалийн цэцэрлэг түрээлэнгийн нэг болох Yosemite хүндээ рүү орж ирж байна. Тэгээд дэлхийд алдартай байгалийн маш гоё олон тогтцоодтай. Тэгээд бас хойд Америкийн хамгийн өндөр хүрхрээ энд байдгийн байна. Тэгээд бас нөгөө уулчдын дунд бас маш их алдартай гоё уулнууд байдгийн билээ хайкинг хийдэг. За тэгээд энэ бас хамгийн өндөр оргил нь тэнд харагдаж байна. Half Dome гэдэг ийм гоё өндөр оргил нь байна. За дөнгөж ороод энэ хэсэг бол надад бас амар гоё санагдсан. Ингээ нөхөн гарцаар гарангууд цаашаа байгаль нь бүр ингээл тэр чигтээ цэлийгээл маш гоё үзэсгэлэнтэй харагддаг. Тэгээд энэ байгалийн гоё өнгөн хүртэл үнэхээр гоё байсан. Яг Yosemite рүүгээ гоё National Park руу ороод нилээн явж агаад гоё яг хадан хавцлаа хардаг хэд хэдэн хэсгүүд байд юм байна. Тэгээд хамгийн ихнийхээ яг буудалтай хэсэг дээр нь ирсэн байна. Тэгээд одоо тэнд харагдж байгаад айгүй гоё толгод байгаа. Тэнцэнээс гоё аюу гоё хүрхрээ буун. Тэгээ энэ толгодоо бас 5-6 газар дээр очиж иж гоё хардсан байна. Тэгээд ихнийхээ газар дээр ирсэн байна. Одоо энэ чинь ингээл зааврууд нь бүгдээрээ байна. Тэгээ яг ойртойд ирэхээр бүр өнгө бүр үнэхээр гоё харагддаг гэсэн. Тэгээд ямар ч байсан холоос одоо яг бүр нэг гоё өнгө тодорч харагдахгүй байна. Одоо яг ойртож байгаад бүгдээрээ гоё очирцгаая. Гадаа бүрст амар халуун байна. За энэ ч бас хүмүүс энэ чулуун дээр л гарч зураг даруулдаг юм шиг байна да. За эндээ зураг даруулчаад дараагийнхаа гоё газар руу явъя. Тэгээд жил болгон ер нь мянган жуулчид наашгаа зорио ирд юм билээ. Тэгээд жилийн 4 өдөрт ингээд нээлттэй байдаг. Тэгээд өвлийн үйлрэлд бас цаас орохоор маш гоё үзэсгэлэнтэй харагддаг гэсэн. Тэгээд би болохоор зуны үйлрэлд нь явж байна. Тэгээд дээрэс нь зун бас маш их жуулчид ихтэй жоохон хүн ихтэй бужигнсан л байдаг юм билээ. Тэгээд бас олон хүнтэй хаараас гоё байсан. Бужигнаад аягүй гоё байсан. Тэгээд надад бүр энд хамгийн гоё таалагдсан бас зам нь байсан. Зам нь бүрсэн ямар ч хагархаа байхгүй. Тэгээд маш олон километр газраар явж хахад маш гоё замтай байсан. Энд чи ерөөхдөө бол уулаа тойроод ингээд уул руугаа машинтай гарч ийн гэсэн үг. Тэгж хахад бол маш гоё замтай байсан. Дээрээс нь кофе шоп, ресторан, тэгэл 0 гээл ерөөсө бүх юмнууд гоё цогц шийдээд өгсөн. Тэгээд ялгаад бол маш гоё тухтай байсан. За замдаа таралц ихнийхээ хүрхрэн дээр шууд буугаад тийшээ гарахаар боллоо. Тэгээ хүмүүс дээшээ гараад харан дагаал гараал алхачлаа. Тэгээ нилийн жоохон эвгүй ингээ хадан дундуур явдгийм билээ. Тэгээд болгоомжтой явахгүй бол бас их аюултай юм билээ шүү. Галтэрдгүү готалтай бас ирүүл зүгээр. За тэгээ доошо буух та нилийн эвгүй хүмүүс ингээл гулсаал буусан. Тэгэл дагаал гулсаал буучлаа. За тэгэл дээшээ
Яг хүрхрээнийхаа доор. Хамгийн ихнийхээ гоё хүрхрээний доор ирсэн байна. Саяас нэлээд хөргөн бартаатай замаар явж агаад яг гоё доор нь ирсэн байна. Тэгээд энэ ч хүмүүсээс ингээ яг хүрхрээний доор ус руу ингэж орд юм байна. Тэгээд энэс дээшгээ бас явбал арай аюултай юм байна. Тэгээд хүмүүс бол нэлээд дээшгээ гарцсан байна. Тэгээд энэс дээшгээ бит хоёр бол гарахгүй гэж бодож байна. Хүрхрээ нь бол үнэхээр гоё харагддаг юм байна. Яа! 어디 짐이 Цаашаа ч гоё харагдчих тийм. Яа. Гэхдээ ингээ бүр айгүй гоё нүдээр харах шал өөр юм байна. Би ингээ яг ч гоё ингээ утсан дээр битсэн. Тэгээд ерөөсөө яг нүдээр харж байгааг гүйцэхгүй байна. Тэр үнэхээр гоё. За одоо нилийн алхаж байгаа өдрийнхөө хоолыг идгээд нэг ресторан дээр ирсэн байна. Тэгээд захиалгын эрт өгөөгүй гээд жоохон гадаа хүлээж ин цаг гаруй хүлээх юм. Нөгөө нь л эртгийн захиалгаа өгчих юм бол шууд орж болдгийм байна. Тэгээд зарим нэг газраараа шүлжээгүй болохоор юмнуудаа бас жоохон харахад хэцүү байна одоогийн байдлаар. Тэгээд ямар ч хэсэн бүр амар гоё байгальтай, бүр үнэхээр гоё байгальтай. Тэгээд ямар ч бас амар халуун байд юм байна. Нарны малгай, нарны тосоо сайхан аваал. Тэгээд сайхан хөнгөн шингэн хувцастай алхахад бол зүгээр янзтай байна. За тэгээд гоё дараагийнхаа газараа очиод дараагийн газарыг одоо энэ чинь хоол идэнэ. Тэг ямар ч байсан цаг хүлээж байгаа доор идэх. За энэ хүлээж исэн ресторан маань байна. Доторх тогтчлт нь бол маш гоё яасан. Тэгээд айгүй хүн ихтэй байсан болохоор хүлээлэг ихтэй байлаа. Тэгээд менюг нь хараагүйсэн чинь жоохон үнэтэй ресторан билээ. Тэгээд одоо яах вэ тэгээд кэс хоол идэж явъя да. Thank you. За вау. Юу хөрхи. Тинчээ сая гоё амьд хөгжим тоглож шít. За хурдхан иди. Амар өсөж байна. Hello. Good, how are you? Yeah, thank you. Тинчээ хүмүүс овоорлол уг нь л ингээ машинтай бүдэр явж байгаа хгүй юу? Тэгсэн чинь бүхэн машинтай хүмүүс зогсож байгаа бол тинчээ овоорлоод их юу болсон юм бэ? Бүдэр очиж харцгаая. За би тэгээ жаахан хэрэгт дурлаа л. Очсон чинь хүмүүс тэнцээ зэрлэг баавгаа харж байсан мэт юм модон дотор. Тэгээ би ганцхан өгдгийг л харж ядсан баавгааны. За тэгээд хэр хөдөө явахдаа маш болгоомжтой яваа. Төлсөн галаа унтраахгүй бол энэ гоё моднууд бас маш хурдан шатдгийн байлээ шүү. Тэгээд галаа заавал унтрааж аарэ. Yosemite дотроо нэр өнгөө юм автобуснууд явдсан байлээ. Тэгээд очиж өгсөн газар автобуснаа суугаад тэгээд газар болгон дээрээ бас ингээд автобусны буудлууд байсан. Тэгээ энийг нь олж мэдээд автобуснаа суугаа явсан чинь бас айгүй амар байсан. За одоо болохоор Mirror Lake гээд айгүй гоё нуур байгаа. За тэр гоё нуурын дээр нь очихгүй явж байна. Нэрхэл харуулчих юм уу? За автобуснаасаа буугаад сайхан хөлөө галтай адил алхахлаа. Тэгээ энд нэг сайхан юм ингээд замд ингээд айгүй гоё усны савтайгаа явхад л болно. Тэгээ замд ингээд ус авдаг гоё цэгүүд байдаг. Тэгэхээр бас усаа ингээ үүрээд яваад байхгүй зүгээр усны савал аваа явчихад болдог. Тэгээд дээрэс нь нойл нас ийм хөөх ин тэнд баахан ийм хөөрхөн нойлтой байсан. Тэгээд бас айгүй гоё тухтай санагдсан тэр нь. За одоо Mirror Lake дээр ирсэн байна. Тэгээд нэгэн том нуур байдаг байсан чинь ширхцсэн байна. Тэгээд энэ дугаар тогтоол хасан дээр нь ямар ч байсан амар гоё тонглог болохоор энэ ард харагдаж байгаа том уулны бүр тусгалан доошоогоо ингээд доошоо тусаад энэ нуур лугаа амар гоё харагддсан юм байна. Тэгээд одоогийн байдлаар нэгэн жоохон жижигэрсэн байгаа учраас жоохон тал хэсгийн л ерөөхдөө бол харагдчихэв. Тэгээд
Гэтэ бүр амар гоё томглон юм байна. Бүр ингээд юм толин нуур гэхээс ч аргагүй амар гоё томглон юм байна. Ингээд харагддаг тэнд дэдэг бүр том нуур нь бүр нэлийн бүр ширэгчээж зам болохоор бас ингэдэг байж бас магадгүй. За тэг ямар ч хийсэн чадлаараа гоё дасгалын харуулт гэж хичээе. Баярлаа. За тэгээд эрчдэр үеэсээ энэ гоё толин нуурандаа ингэж толдож гоё байгалийн үзэсгэлэн хардаг байсан байна. Тэгээд энийг гоё нүдээр үзсэн чинь бүр маш их сэтгэл хөдлсөн. Бүр үнэхээр бүр ямар ч өнгөн дотроо амар гоё ийм гоё нуур байсан. Тэг үнэхээр гоё яг зураг шиг харагдаж байгаа. За тэгээд оройныхоо хоолыг идэх гээд тосгоны нэг юм пабд орсон. За ганцхан нөгөө нэг кичн онгорхоо байгаа газар линээсэн. Тэгээд тэгсэн чинь айгуугой сонирхолтой баахан мөнгнүүдээ. Тэгээд би одоо за энэ зүгээр нөгөө химэл мөнгнүүд байх гээд тэгсэн чинь харин бүгдээрээ яг жинхэнэ мөнгнүүд хэлээ. Тэгээд ихэвчлэн $1 байсан. Бүгдээрээ ингээд энд ирсэн хүмүүст урсгал олгоод бас юмнууд ингээд бичээд ингээд наачдсан билээ. Тэгээд бас их сонирхолтой өнгөрөө бас интерьер санагдсан шүү. За тэгээд салаад нь хоол нь бас маш гоё амттай байсан. Тэгээд оройнхоо хоолыг идчихэд одоо гоё амаргачин. Тэгээд буудал маань нэг иймэрхүү маш хөөрхөн цэвэрхэн ийм буудал байлээ. Одоо цаг ээж болсон болохоор эртгийн сайхан хоол ундаа идээд унтаж амраад илүү эртөө босоод гарна. Тэгээд Yosemite-гээсээ бас цаг гарын яваад энэ буудалтаа ирсэн. Тэгээд ойр хатны буудал байсан боловч нэгэн жоохон үнэтэй байгаад байсан. За одоо өглөөний 7 цаг өнгөрж байна. Одоо хөөрхөн буудалтаа нэг өглөөнийхөө цаг уучаад тэгээ буцаад Yosemite рүү явах гэж байна. Тэгээд гадаа нар мандаад ийм гоё болсон байна. За тэгээд одоо очиод олцъя. Одоо нүр амаа бодаад тэгээд явъя да. Тэрэрэрэм. За одоо замдаа идэх снэк аваад тэгээд бас бензинээ аваад цаашаа өнөөдөр хамгийн гоё үзэсгэлэнтэй газар болох Glacier Point дээр очноо. За тэгээд очиж үзцгээе. За 1874 онд ингээд хүмүүс морьтой ингэж очиж энэ гоё байгалийн үзэсгэлэнг үздэг байсан бол одоо ингээд машинтай ирээд бүх замыг нь маш гоё янзалсан айгүй гоё тухтай ирж үзэх боломжтой болсон байна. Одоо хэдүүл яг дүнгиж энэ хэсэгт нь л юм. Амар том байгаас дүнгиж энэ хэсэгт нь байна. Тэнгүүд нэгээр ийм том. Тэгээ очиж үзэх гоё газрууд амар их байна. Одоо Yosemite-гийн хамгийн гоё харагддаг нэлийн гоё өндөр уулан дээр нь гараад ирсэн байна. Тэгээд эндээс цаашаа бүх хацрууд нь айгүй гоё тод харагддаг юм байна. Тэгээд дээрээс хөөрхөн ингээд дэлгүүр байд юм байна. Whenever you here, I feel like I can
special. No heaven on earth if I can't be with you. Swim in your eyes so I can tell the truth. Ooh, I got so high, oh, I can't leave. I got your body all over my mind. I got so high, I'm off my feet. We up in the clouds with the sun in our eyes. Show me I don't need no money. Don't need nobody. Just need your body. Yeah, yeah. Show me that so sweet like honey. Don't need no talking. Just need your body. Yeah, yeah. Одоо арын тэр одоо ингээд миний ард байгаа болохоор айгу жижигхэн харагдчихээн. Уг нь бүр амар том өндөр хавцал. Тэгээ бид нар бүр зүгээр нэг наадлынхан жижигхэн ингээ бэлдээр нь ирэхэд л бүр хідэн цаг машинаар явж ирж байгаа байхгүй юу. Тэгээд тэгсэн чи бүр тэр өндөр уулын оргил дээр нь хүмүүс гарцаа. Энгийн үдээр харахаар юусаа харагдахгүй заяо. Тэгээд энэ ч гэдэг нэг томруулдаг шилээр нь харсан чинь бүр нэлийн олон хүмүүс тэр бүр уулын оргил дээр нь гарцсан мэлээ. Тэр уулын оргил дээр л хүмүүс байсан шүү дээ. Тэр дээр баг утсанд харагдчих штеп. Бэтаараа. Сарай харагдахгүй наа. Тэр оргил дээр л бүр үзүүр дээр нь жижиг юм харагдаж байна. Уцаар болохоор сайн татагдахгүй байх шиг байна. Бүр юу ч харагдахгүй холоос ингэ харахаар. Энэ том хамгийн өндөр уулынхан л оргил дээр хүмүүс гарцсан байгаа даа. Эмрээ. Хөө. Энэ бүр хэдэн өдөр очдөг болоо. За одоо тэнд харагдаж байгаа айгүй гоё. Хоёр том хүрхрээ агаад энэний одоо жижиг дээр нь хідүүлээ очино. Энэ. За энэ ч гоё солонго молонго татдаг. За тэгэл маш гоё үзэсгэлэнтэй гоё үзэх газрууд бас зөндөө байгаа мөлий. За одоо тийш явцгаая да. За энэ хүү half dome гэдэг ууланд заавал зөвшөөрөл авч ийж авирах хэрэгтэй юм байлээ. Тэгээд гар үсэг зураад тэгээд мэрэгчлийн ер нь уулчид авирдаг ийм уул юм байлээ. Янцтэй. За одоо өдрийн хаалыг идэх гээд ирсэн байна. Энд юм бүрхэн пиццанууд тэгээд зөндөө олон төрлийн ер нь бол хурдан түргэн хадаад гард юм байна. Гонго шүл уумаар эс. Тэгээд гомингийн шүл уухаар шийдлээ. Часалваса нэраа. Жаач. Хүмүүс ингэж суугаад хадаа идэв байна. Вау. Дэтэкэ.
За Yosemite-гийн урд шин нэрлээ. Тэгээс нь чинь бас тусгаар тогтнолын баяр гэж жил болгоны 7 сарын 4-нд маш том гоё үндэснийх нь тусгаар тогтнолын баяр болд юм байна. Тэгээд тусгаар тогтнолын баяраараа бас манайхан шиг сайхан наадмын амралт шиг тэгээд нэлийн хэд хоног амардаг юм шиг байна. Тэгээд бүх нийтийн амралтанд таараад айгүй их бизи болоод тэгээд буулууд нь бас нэлийн үнэтэй болд юм байна. Тэгээд ерөнхийдөө бол баг бүх буудлын захиалгууд нь дуусчихсан байсан. Тэгээд 2 хоног сайхан тэнцэнэ бүх юмаа үзчихэд ирлээ. Тэгээд маш том Yosemite гээд тархан саадтай гоё хөндөй байдаг юм байна. Тэгээд ямар ч байсан очиж үзэх ёстой топ гэсэн газруудыг энэ сайхан үзчихэд ирлээ. Тэгээ өнөөдөр болохоор гоё тусгаар тогтнолын баярын Prad болд юм байна. Дээрээс нь орой гоё ёслолын буудлага болно. Тэгээд өнөөрөө бас сандаа ирээд гоё ёслолынхаа буудлагыг үзгээд явж гинэ. Тэгээ бүгдээрээ гоё орой гоё солиотой үзцгээе. За одоо солиотой үзгээ явж гинэ. Машины зогсоол олдохгүй бүр амар удаан хүлээгээд бүр 2-3 цаг зогсоол хайж явлаа. Тэгсэн чи бүр зарим зогсоолууд нь бүр $80 молор $60 гээд нөгөө энэ үеэр нь бас хүмүүс их ирдэг болохоор зогсоолынхаа үнийг бас нэмжтэй юм байна. Тэгэнгүүт нь жоохон хол тавьж агаад алхачлаа. Ваа ийшээ гарч. Яа. Адэс зөндөө гоё солиод боднаа. Гадаа сүт минь байд юм хүмүүсээс нэлийн бэлгэлтэй ирсэн юм шүү. Заалаад. Хүтэн байна. Chinatown. За энд гоё Итали гудамд нь гудамаа гоё замаа хаацсан тийм чи гоё парти болж байгаа шиг байна тий. Тоглолт юм уу? Энэ гудамныхан л одоо дэлгүүр мэлгүүрийн бүх хүмүүсэнд баярлалаа юм шиг байна тий. Одоо яг хүмүүс солиотой үзгээд бөөнөрөө ирээд айгүй гоё байна. Олон хүн бужигнсан чи бүрстөө гоё юм. Гэтэ нөгөө өвс нь ихтэй амар өнөрч байна. Mama, let you never. За тэгээд тусгаар тогтнолын өдрөөрөө хаасайг өөр солиуд зараад тэгээд хүн болгон солиуд буудуулж болно. Гэхдээ ингэж хотын төвөр ил задгаа бас буудуулж болдоггүй мөлий. Тэгээд сая хятад хорооллоор явж исэн чинь аюугаа солиуд буудаад тэгээд энэ дандаа 10 жилийн хүүхдүүд ингээд дураараа шууд солиуд буудуулж хийсэн мөлий. Тэгээд энэ бас болохгүй юм хийчих шиг болсон. Дараа нь бас цагтаа ирж байгааг бодоход гэтээ гоё ясаа. За тэгээд үндсэн солиотой үзгээд ийм их хүмүүс ирсэн. Тэгээ маш олон хүн ирэхээс ч аргагүй маш гоё үдэш болсон. За тэгээд влогоо бас энэ хүртэл үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийнхаа влогийг цаг тухайд нь үзхийг хүсэх юм бол subscribe дараарай. Тэгээд аялын талаар сэтгэл байх юм бол доор комент хэсэгт бичээрэй. Баярлалаа. Баяртай. Дараагийнхаа влогоор уулзъя.